За бид Самгийн арган дүүргийн 41 дугаар харааны нутаг дэвсгэрт байрлах Хатанбаатарын гэрт ирсэн байна. За тухайн гэр бүл ам бол дөрүүлээ бөгөөд яг энэ ард харагдж байгаа гэр сууцыг 3 жилийн өмнө өөртөө барьсан байна. Ингэхдээ тэд ердөө 28 сая төгрөгөөр гэр сууцаа барьсан төдийгүй өөрсдийн газар дээрээ байранд амьдрснаас илүүтэйгээр сэтгэл хангалуун амьдарч байна. За сүүлийн үед бол залуус өндөр дүнгээр байр худалдаа авахаас татгалздаг болсон учраас бусдад санаа өгөх үднээс энэхүү сурвалжлага мэдээллийг бэлтгэн өргөж байна. Ингээд дотогшоорч гэрээ эзэгтэй чавлан төгсдөө уулзаж илүү дэлгэрэнгүй мэдээллийг тодруулан ярилцгаая. Бид чинь яг л бэлэн хураараас нь хоригдлуулсан мөнгө байхгүй. Яг л нөгөө манай нөхөр өөрийнхөө таваараа цалингаа бугаар материалаа баг багаар аваад тэгээ оройдоо ажиллаад харж ирээд барьдаг ч юм уу. Тиймэрхүү явцаар ер нь ингээд өөрийнхөө таваар л барьсан. 103 сар. Манай нөхөр болохоор угаасаа барилгын салбарт 10 жил ажиллаж байгаа. Туршлагатай мужаа хүн байгаа. Тэгээ ерөнхийдөө бол яг хуу бид төр гэрээ томруулъя гэдэг зорилгоор угаасаа өөртөө нөгөө байранд байх сонирхолгүй хүмүүс. Тэгээд ер нь гэрээ томруулахаар одоо Монгол гэр нэмж томруулж авах уу? Эсвэл иймэрхүү юм өөртөө гоё барих уу гэдэг ярилцж байгаа тийм шийдэл дээр хүрчихсэн гэсэн үг. Халаалтаа болохоор манайх Монголын Юнимат гэх захиргааны лагуураар халж байгаа хоёр талтай. Энэ нь болохоор очиод уулзахлаар хэдэн метр квадратад дотроос тоосхтой юм лээ. Хэдэн тоосхтой хэдэн юутай тавих уу гэд санал болгодог, шийдэл өгдөг. Тэгээд тэрнээс нь одоо манайх дотроо 3 чулуутай 2 захиргааны лагуур ингээ хоёр талтай хандаа суйрлуулаад талаадаг гэсэн үг. Сард манай аавыг болохоор бас захиргааны лагууртай тэгээд нөө тоол урны учраас ерөөдөө бол сард нийлээ 700 энэ гараад байгаа. Тэгээд тэрнээсээ хөнгөлөгдөөд сарын 400 яг нэг айлтаа авах юм бол нэг өсрөөд 200-аас 250 мянга гарч байгаа гэсэн үг. Тэдний гэр канад сууц 33 м квадрат хэмжээтэй, ханы өндөр нь 2 м 10 см, тоон нь 3 м-ийн өндөртэй юм байна. Түүнчлэн Хатанбаатарын гэр бүл 3 жилийн өмнө энэхүү гэр сууцаа барих явцдаа бичлэг хийж цахим орчинд байршуулжээ. Улмаар олон хүн тэдэнтэй холбогдож зөвлөгөө авахаас гадна гэр сууц бариулсан байна. Ингэж тэд өөрсдийн санаачлагаар барьсан гэр сууцтай амьдрахаас гадна санаандгүй канад гэр сууц захиалгаар барих бизнестэй болж чаджээ. Тий. Гэрийн амжилтгийг ер нь гэрээ 3-4 сарын хугацаанд барьсан гэдэг чинь ерөөс үйл явц нь би бичээл байдаг гэсэн. Тэгээд яг оны өмнө ороод бичлэгээ барьшуулсан оны өмнө. Тэгээд ер нь хамгийн ихний захиалга манай ээж авч өгч ирсэн. Ээж ажлын захирал нь манайд ирж үзээд туслан дээрээ бариулъя гэд. Тэгээд тэрнийхээ бичлэгийг бас үйл явцыг бичээд ингээд за ер нь захиалга аваад хийх ер нь боломжтой юм ингээд тусдаа Канад гэр хаус гэх пэйж нээгээд тэгээд тэрэн дээр ер нь хөтлөөд явчихсан. Тэгээд хүмүүс аягүй хандлт сайтай, ам сайтай. Тэгээд ерөнхийдөө араасаа яг нэг барьж дуусаад араас нь захиалга нь орж ирээд ер нь тэгээд бариад эхэлсэн гэсэн үг. Бид нар ч нөө сэрүүн төрлийн хүмүүс гэх юм уу? Ер нь тийм халуун үздэг. Тэгээд тийм учраас ер нь байр ер нь зохимжгүй. Угаасаа ер нь байр тийм илгэл хойлоод ийдэг. Тэгээд тийм болохоор ер нь ингээ тааваараа галт хөлгүй учраас нөө цэвэрхэн амар гэсэн үг. Тэгээ ер нь өөрсдийнхөө хэрэглэн тохируулаад тогтжуулаад амжирч байгаа. Улаанбаатар хотод байршлаасаа хамаарч шинэ орон сууц 1 м квадрат нь 3.3-аас 5.3 сая төгрөгийн үнэтэй байгаа. Тэгвэл 2025 онд байрны үн жилийн дотор 14.4% нэмэгдэжээ. Энэ нь дунджаар 1 жилд байрны үн 30 сая төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм а. Иймээс өөрсдийн газар дээр сууц байр амьдрах нь байр авснаас хэн тусаж байгаа тул залуус Хатанбаатарын гэр бүл шиг шийдлийг илүү эрэлхийлэх болжээ.